төгрөгөөр би солгоо хоолойтой гэдэг бодлоо орхиод 7-гийн 7 дууг дуулах аргыг сурья. Тэгээд би бас мэрэгжлийн дуучин биш ч гэсэн би хоолын дасгал гам сурья. Бас би сэтгэлгээндээ гоё агаар оруулъя. Бас багшийнхаа одоо номын цагтай хамт байя гэсэн хүмүүс байх юм бол багш руугаа чат бичээрэй заяа. За ингээд та нар маань төгжрийн дунд байж байхдаа ч гэсэн багшийнхаа явуулсан хичээлийг сонсоод дагаж дуулаад тэгээд багш руугаа даалгавраа явуулна. Тэгэхээр багш нь за энэ дээр ингэх юм шүү, тэгэх юм шүү гэж зөвлөгөөгөө өгөөд явуулчихнаа. Тэгээд та бүхэндээ амжилт хүсье. Тэгээд ер нь бол солгоо хоолойтой гэж өөрийгөө боддог хүмүүсийн давуу тал. Багш нь саяхан нэг пост оруулсан те таг солгоо хүмүүс давуу тал нь юу вэ гэх хөөрхөн асуулт хариултууд ирсэн. Яадаг гэхээр таг солгоо гэж өөрийгөө боддог хүн бол яг багшийн хэлснийг бүр ингээд ойлгож авах гээд бүх анхаарлаа төвлөрүүлж чаддаг тэм чадвартай байдаг. Нөгөө талаар хоолой нэлэгдээгүй гэж ярьдаг. Тэрэн дээр одоо яг ямар үг одоо илүү тохиромжтой вэ гэхээр би бол ийм тайлбар илүү гоё. Эрдэнсийн сангаа ингээ одоо эрдэнсийнхаа сангийн нөөцөнд огт хүрээгүй тийм гоё боломж гэж. Тэгэхээр зэрэг яг одоо багшийн зааж байгаа ойлгоод ухаарад дагаад ирэхээр зэрэг ямар ч одоо гайхалтай гоё хоолой гарах бүрэн нөөц бололцоо байж байдаг. Тийм одоо уурхай байж байдаг гэсэн. Хинч гар хүрээгүй, хөндөөгүй, тийм ээ? Тэгэхээр зэрэг давуу тал бол маш олон байдаг. За мөн солгоо хоолой тай гэж өөрийгөө боддог хүмүүс маш зүтгэлтэй байдаг, маш мэрэмтгий байдаг, маш оролдлоготой байдаг. Шал өөр. Юмны үнэн цэнийг маш сайн мэддэг. Хүн дуулахын одоо жаргал дуулахад яаж хүний одоо үнцэн одоо тэг үнэлэмж ялгаа гардыг маш их мэдсэн байдаг. Яагаад тэгэхээр нэг бус удаа бусад хүмүүсээс доогуур үнэлэгдэж байхыг зарим нь бүр амьдралын ханаас сонгоход хүртэл одоо дуулж байгаа дуулахгүй байгаа хоёр хүнээс шууд дуулдаг хүнийг сонгох жишээ нэ. Энэ бол амьдрал дээр маш их байдаг. Тэгээд одоо карьер, нийгэм хамт олон, за тэгээд маш чухал зүйл болохоор зэрэг удмаараа гэд одоо бүр ингээд манайх удмаараа л солгоо гэд хүүхдүүд нь хүртэл нэг л дутуу, нэг л тийм зүйлэн гэж нөгөө байгаад байдаг. Тэгэхээр тэрийгээ одоо нөхөж шинээр ургуулж одоо авахын тулд солгоо олоотой гэж өөрийгөө боддог хүмүүс бол маш итгэмжтэй байдаг, тийм давуу талтай. Тэгээ багш нь бол солгоо олоотой хүмүүсийг дуулуулахдаа би хизээч ичдэггүй. Харин зарим шамнар байна, багшаа хүмүүс таныг зөвхөн солгоо олоотой хүмүүсийн багш гэж боддог шиг байна. Багшаа хайрлаад би бол зоргийг үнэлдэг. Нөгөө талаар хүн өссөн, дэвжин, хөгжиж гэн гэдэг бол өчигдрийнхэн өөрөөсөө нэг алхам урагшаа байна гэдэг бол одоо Ялсан Баатар гэж багш нь үздэг. Тийм болохоор багш нь бүжгийн хичээл дээр хүртэл ингээл нэг юм хавгүй би өөртөө таалагдахгүй байна шүү дээ. Гэхдээ би өчигдрийнхэн өөрөөсөө нэг хөдөлгөөн хийх гэж хичээж байгаа маань надад таалагдчих байгаа байхгүй юу. Чи үнэхээр бас хичээж байгаа шүү мига. Тэгээд багш нь жилийн дараа 3 жилийн дараа 5 жилийн дараа би яаж бүжгэлдэг болсон байхаа төсөөлө боддог учраас тэр явцаа үлдээхийн тулд түүх болгон үлдээхийн тулд рил оруулдаг шиг ер нь бол солгоо хоолойтой гэдгээ одоо маш сэтгүүлч өнрөө солгоо гэж бичсэн байсан те бүр хэдэн 100 мянган хүн үзсэн юм бэ те. Тэгээ яг тэр нөгөө зоргийн чанар бол маш чухал. Ягаад гэвэл дараа нь гой дуулдаг болчоороо зарим шавнар нөгөө багшийнхаа хэлхээ мартчихдаг. Би одоо тэгдэрс од болчоод багшаа дуртахаа мартчихваа гэж зориуд од болчоод яахыг нь төсөөлүүлэхийн тулд тэгэж багш нь хэлдэг. Тэрнээс ч багшаа дуртахгүй ч болно шүү дээ. Тэгэхээр зэрэг нөгөө өөрийгөө одооний төвшөнд би юм байгаа ч гэсэн энэ сургалтын дараа дараагийн сургалтын дараа дараагийн он жилүүдийн дараа би ийм болсон байна гэдгээ харахын тулд зоригтой байх маш гоё гэдэг юм аа. Тийм учраас зоригтойгоор багш руугаа даалгавраа явуулдаг. Тэгээ багш нь хариуг нь өгдөг байгаа. За ингээд та бүхэндээ амжилт хүсье. Та
та сулгаалаатай биш. Та дуулж чадна. Яг гэвэл багшиндаа багш нь хичээлээ маш ойлгомжтойгоор заах болно. Тэгээ бас надаас асуулт асуумаар байгаа хүмүүс миний Facebook, Instagram, YouTube-ээс сайн хараарай. Тэгээд тэр дундаас хариултаа олж авч чадна гэж би найдаж байгаа. За тэгээд нэг юм байдаг. Багшаа би чадахгүй байхаа гэж бодоод байдаг. Тэгээд ямар ч шав болвол багштай итгээд багшийнхаа ур чадварт итгээд хэлсэн үгэнд дагж хахад жишээл бөхчүүд ч гэсэн тийм ээ спортынхаа дасгалжуулагчтай итгээд дагж чадсан хүн нь амжилттай тамирчин болдог штэ тийм ээ. За тийм болохоор зэрэг та нар маань багшийнхаа одоо талаар илүү судалмаар байлбал маш олон зүйл зөндөө байгаа. Тэгээд танд амжилт хүсье.